За тархын дахал өвчин нь бол эмнэлзийн хэлбэрээр олон хэлбэрээр тохиолддог. Одоо халдварын эрсдэлтэй нь бол уушгины хэлбэр байна. За энэ нь бол олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг. За энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлэгддэг өвчин байгаа. За үүсгэгч нь бол Yersinia pestis 100 хэлбэртэй сахванцар байдаг. За манай орны хувьд бол Монгол орны 17 аймаг 130 сум бол тархын дахлын байгалийн голомттой. За энэ бол Монгол улсын нийт газар нутгийн 28.5% нь одоо тархын дахлын байгалийн голомттой гэж үздэг. За тархын дахал бол халдах маш олон замууд байдаг. За эдгээрээс бол шууд хавтлын зам. За энэ бол өвчтөд таруу гагнах, арьс өвчих, мах эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салтын бүрэн бүтэн байдал алдагдсан үед за мөн одоо өвчтөе хүнийг асрах үед одоо асрах сувилах халдвартай эд зүйлстэй харьцах үед бол одоо халддаг байгаа. За мөн дан халдварын замаар буюу одоо амьтдын бөөс бүрэгт хазуулах, за цус сорогч үе хөлтөнд хазуулах тохиолдол бол хандлтна. За агаар туслын замаар энэ бол тархын дахлын уушгины хэлбэрээр өвчлсөн хүнээс бол дамждаг байгаа. За мөн хоол хүнсний замаар за энэ бол өвчлсөн одоо тархын дахлаар өвчлсөн тархины одоо түүхий эд эрхтэн залгих, за дотор шүүрхий мах одоо шүүрхий болгосон бүтээгдэхүүн хэрэглэснээс бол одоо халдвар дамждаг байгаа. За өвчний нууц хугацаа бол 2-3 хоногийн хугацаатай байна. За өвчин бол урьдчил үегүйгээр зочмог эхлэх бөгөөд за дагжин чичрэх за богино хугацаанд 39-40 хэм хүртэл халууран толгой өвдөх, дотор эвгүүрхэх, за нүүр нүд улаах, бүх бие булчин өвдөх зэрэг одоо хордлогын шинжүүд илэрдэг байгаа. За мөн одоо эмнэлзийн ямар хэлбэрээр явагдаж ийн гэдгээсээ шалтгаалаад жишээлбэл булчирхайн хэлбэрийн үед бол булчирхай зочигтмээ сугны цавны булчирхай зочих гэх мэт ийм шинж тэмдгүүд илэрдэг байна. За 1998-аас 2018 онд тархын дахлын хүний өвчлөлтийн сүүлийн 20 жилийн хугацаанд бол нийт 71 тохиолдол бүртгэгдсэн. За эдгээрийн 33.8% нь бол нас баралт тохиолдсон байна. Гэхдээ сүүлийн 20 жилийн тохиолдол бол өмнөх 20 жилээс бол өвчлөлийн одоо өвчлөл бол харьцангуй бол буурах хандлагатай байгаа. За нийт энэ эдгээр тохиолдлын ер нь өвчлсөн хүмүүсийн 70% нь бол эрэгтэйчүүд байдаг. За дундаж насны хувьд нь 23.6 гэж гарсан байгаа. Ер нь бол 4-өөс 61 насны. За тэгэхээр ийм эдэр насны эрэгтэйчүүд одоо хөвчлэн өвчлсөн байна. За улирлын хувьд бол ер нь 8-9 сар бол одоо хамгийн оргил үе гэж үздэг бол одоо бас тархын дахлын улиралчлалгүй болоод байна. Яагаад гэвэл одоо манад жишээлбэл зоонозын өвчин судлалын үндэсний төвд 12 сард Баян-Онгор аймагаас дуудлага ирсэн байгаа с ิจ гтэй тохиолдлын. За тэгэхээр нөгөө тархины мах, тархын тулам одоо хөрөгчин хөлдөөгчөндөө хадгалаад за эндээгээ өвчөж байхдаа гараа хэсгсэн гэсэн дуудлага ирсэн байгаа. Тэгэхээр бас улиралчлалын хувьд бол харьцангуй одоо өөр болсон байна гэж үзэж байна. За тэгэхээр одоо урьдчилан сэргийлэх хамгийн гол нь бол одоо хориотой энэ ан амьтныг агнахгүй байх. За мөн одоо агнас нь одоо өвчлсөн болон одоо сэг зэм тохиолдох юм бол яаралтай мэрэгжлийн байгууллагуудад одоо хандах хэрэгтэй. За мөн одоо голомтт нутгийн зорилттой бүлгийн хүмүүс. За зорилттой бүлэг гэдэг маань яг саяны одоо өвчлөөд байгаа насны эрэгтэйчүүд тийм ээ. За тэгээд мэрэгжлийн хувьд бол одоо малчид, за мөн одоо цэрэг цагдаагийн байгууллагын, эмнэлгийн байгууллагын ажилчид одоо тархын дахлын вакцины хамрагдах бол шаардлагатай байдаг. За тархын дахлын вакцины бол эрүүл мэндийн сайдын тушаалаар 7 дугаар сарын 3 дахь 7 хоногийн 7 хоногт 10 хоног үргэлжлэгдэг байгаа. За 2019 онд бол харин эрүүл мэндийн сайдын тархын дахалтай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай сайдын албан даалгавар гарсантай холбоотой 7 дугаар сарын 1-ээс эхлэн одоо тархын дахлын дархлаажуулалтын ажлыг бол зохион байгуулсан байгаа бүх орон нутгаар. За тэгэхээр одоо сая одоо наадам тийм ээ наадам болсонтой холбоотой улсын баяр наадам болсонтой холбоотой за энэ 10 хоногийг дахин сунгаад одоо дархлаажуулалтын тархын дахлын дархлаажуулалтын үйл ажиллагааг бол 10 хоногоор сунгасан байгаа. За тэгэхээр одоо орон нутагт ялангуяа голомтт нутагт зорчдог түрүүн хэлсэн Монгол улсын бол 17 аймаг 130 сум тархын дахлын голомттой гэсэн. Тэгэхээр энэ голомтод нутагт одоо зорчдог, за ажиллаж амьдарч байгаа, за ийм эрсдэлтэй хүмүүс бол тархын дахлын дархлаажуулалтанд бол хамрагдах шаардлагатай. За тархын дахлын дархлаажуулалт бол нэг удаа хийгддэг. За тэгээд 12 сарын хугацаанд бол дархлаа тогтдог. Тэгэхээр одоо энэ жил 7 сард хийлгсэн бол одоо хойтон жил 7 сард хийлгэнэ гэсэн үг. За 6 сараас
дээш насны одоо бүх хүмүүс 60 нас хүртэлх бүх хүмүүс бол хийлгэж болно. За насаараа бол одоо тунгийн хувьд бол өөр байгаа. За мөн одоо дархлаажуулалтанд хамрагдахын өмнө бол заавал эрүүл мэндийн эмчийн одоо хяналтанд орно. За мөн одоо дархлаажуулалтын одоо хийхгүй заалт тийм ээ дархлаажуулалт одоо хийхгүйгээр дарган дахлын дархлаажуулалтын эсрэг заалт гэж байна. Тэгэхээр тэр заалттай хүмүүс одоо бас мөн хийхдэггүй. За хамгийн гол нь тарган дахлаас бол урьдчилан сэргийлэхийн гол нь бол төрөний хэлсэн халдвар аваад байгаа тийм ээ тэр одоо түүхий тарга агнахгүй байх. Тарга бол хориотой ам байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тарга агнахгүй байх. За тэгээд одоо тэр арьс үс тэ харьцагтай болгоомжтой харьцах. За мөн одоо хамгийн мөн халдвар аваад байгаа тэр түүхийн эд эрхтэн буруу зуршлаа түүхийн эд эрхтэн залгих тийм ээ. Ер нь амьтны түүхийн эрүүл эд эрхтэн залгина гэдэг бол энэ ямар нэгэн өвчин эмэгийг эмчлэх гэж байна гэж бодоод амь насаа хүртэл алдсан тохиолдлууд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ одоо буруу зуршил дадалт одоо хүмүүсийг бити одоо буруу заршил тийм ээ энэ байдлыг үүсгээч. Тэр тарганы түүхий илэг тийм ээ түүхий зүс тэр хүм мах залгидаг гэдэг ийм дадлаасаа одоо хамгийн татгалзаач гэж байна. За мөн одоо ямар нэгэн байдлаар эмнэлзэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тийм ээ. За мөн энэ эмнэлзэн шинж тэмдэг илэрнэ гэдэг маань одоо халуураад тийм ээ дагжин чичирж байна. Гэхдээ хамгийн гол нь бас тархур судлалын анамнезтэй байх хэрэгтэй. Өөрөө энэ тарганы ямар нэгэн эд эрхтэн ч юм уу одоо тарганы тэр харьцсан ийм тохиолдолд бол одоо яаралтай эмнэлгийн байгууллагад гэхдээ эмнэлгийн байгууллагад очихгүйгээр одоо уцаараа дуудлага өгөөч гэдэг бас ийм сэрэмжлүүлгийг өгмөр байна хүмүүст. Ямар нэгэн байдлаар одоо тарганы эд эрхтэн хэрэгэлсэн тийм ээ ийм тохиолдолд өөрөө 2-3 хоногийн дараа ямар нэгэн гинт өндөр халуурах ийм шинж тэмдэг ирэх юм бол өөрийгөө тусгаарлаад эмнэлгийн байгууллага дээр очилгүйгээр өөрийгөө тусгаарлаад за тэгээд эмнэлэгт дуудахдаа за би ийм байдал үүссэн шүү гэдгээ одоо хэлэх хэрэгтэй.